За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэнд шүүхийн цахимжилтын талаар тэр дундаа цахим авц тэргийн талаар товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр шүүхийн байгууллага бол цахимжилтыг үе шаттайгаар хөгжүүлж байгаа. За өнөөдөр бид шүүхийн үйл ажиллагаанд 20 гаруй систем ашиглаж байна. За үүнд бидний өдөр тутам хэрэгжилж байгаа эргэн 2014 эрүүгийн захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, за шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем, хүний нөөцийн систем, шүүх цэгийн зэргийг нэрлэж болно. За эдгээрийн дотроос жишээлбэл эргэн 2014 та бид бүгд сайн мэднэ. За энэхүү дэлгэцэнд харагдаж байгаа хэсэг бол шүүгч өөрийнхөө компьютероос харж байгаа хэсэг. За энэ бол жишээ нь манай давзал тагшдны шүүхийн систем байна. За арбитрийн хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах хүсэлттэй хэрэг, за гомдол, шүүх хуралдааны тов, шийдвэрүүд гэх мэт. За нөгөө талдаа хэргийн оролцогчид нэхэмжлэл гаргасны дараа эргэн цэг civil court цэгийн хаягаар шүүхээс олгосон нууц дугаарыг хийж нэвтрээд за өөрийн нэхэмжлэлтэй хэргийн явцын талаарх мэдээллийг авч болж байгаа. Гэхдээ эдгээр 20 гаруй систем нь бүгд бүртгэлийн системүүд байгаа. Тэгвэл одоо бид хаашаа явж байна вэ? Одоогийн байгаа энэхүү цахимжилтын төвшнийг яаж өөрчлөхийг зорж байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ирээдүйд юугаараа өөр болох вэ? Маш тооч бөгөөд тодорхой хэлбэл ирээдүйд бид энэхүү цаасан хавц тэргийг цахим болгохыг зорж байгаа. Тодруулж хэлбэл одоо бидний гар дээр байгаа энэхүү цаасан хавц тэргийн бүртгэл нь цахимд, за хэрэг нь өөрөө цаасаараа бидний гар дээр байгаа. Тэгэхээр энэ цаасан хавц тэргийг цахим болгоно гэсэн үг. Хэрэг нэхэмжлэл, гомдол хүсэлт нь бүртгэл хяналтаасаа эхлээд иргэний, захиргааны, цаашлаад эрүүгийн, гэр бүлийн хавц тэргүүд цахим болно гэсэн үг. За хэргийг цахимжуулахтай холбоотой олон ажлууд шат шатандаа амжилттай хэрэгжижсэний үр дүнд Монгол улсад цахим хавц тэрэг бий болох эрхцэн орчин бүрдсэн. Тодорхойлбол Монгол улсын шүүхийн тухай хуулиас эхлээд иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд, за мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зэрэгт тодорхой өөрчлөлтүүд орсон. За үүнд шүүхийн цахим платформыг ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах боломж бүрдсэн. Зарим заалтуудыг 2025 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөхөр байгаа. Тэгвэл дээрх хуулиуд маань хэрхэн яаж хэрэгжих вэ? Юунаас эхлэх вэ? Хэргийг яаж цахим болгох вэ гэдэг дараагийн асуулт гарч ирж байгаа. Үүний эхлэл бол цахимаар мэдүүлэх. Олон улсад e-filing гэж нэрлэдэг. Энэ юу вэ гэвэл шүүх анханасаа нэхэмжлэлийг цахимаар хүлээн авна гэсэн үг. За үүнийг тодорхой жишээн дээр тайлбарлахыг хичээе. Ер нь цахимжилттай холбоотой маш олон зүйлүүд байгааг энэ богино хугацаанд бүгдийг ярих боломжгүй. За дараагийн бичлэг танилцуулгаар үргэлжлүүлэн хүргэх баха. За иргэний хэрэгээр жишээ авъя. Иргэний хэрэг шүүгд хянан шийдвэрлэх тухай хууль тусгаалсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөрчлөлт орсон. 10 сарын 1-ээс мөрдөгдөөд эхэлсэн байна. За үүнтэй холбоотойгоор улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, оролцогчийн эрх үүргийн тайлбарыг баталсан. За мөн үүнд нийцүүлээд шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалт нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Иргэний хэрэг шүүгд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75/3-5-д шүүх хавтас тэргийг бүхэлдэн эсвэл хэсэгчлэн цахим хэлбэрээр хөтлж болно гэж заасан. Тэгэхээр цахим хавц тэргийг үүсгэх шүүхийн платформ програм хангамж одоогийн байдлаар яг эд хийгдэж байгаа. За эдгээр нь бэлэн болсон тохиолдолд дараах байдлаар ажиллана гэж үзэж байгаа. За үүнд тусгаалсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 7 төрлийн нэхэмжлэлийн, за мөн хариу тайлбарын загварууд, хэргийн оролцогчийн эрх үүргийн тайлбарын загвар, цаашлаад хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан тэр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар зэргийг тухайн цахимаар үүссэн хэрэгт файл болгон хавсгах боломжтой. Тэгэхээр одоогийн байдлаар програм хангамж хараахан бэлэн болоогүй учраас зарим шүүхүүд маань нэхэмжлийн загваруудыг цаасаар бэлдэж хэвлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь алстаа эдгээр загваруудыг цахим болгоно гэсэн үг. За эргээд жишээ рүүгээ оръё.
За иргэн хуулийн этгээд нэхэмжил гаргахдаа шүүхийн веб хуудас руу орно. Эсвэл гар утсаараа шүүхийн аппликейшн руу орно. За тэгэхээр жишээ болгоод чиглэлтэй дүүргийн шүүхийн цахим хаяг руу орлоо. За Сингапур, Герман зэрэг улс орнуудын туршлагаас харахад шүүхийн бүхэл бүтэн нэг л том веб хуудас байдаг. За түүнээсээ иргэний, захиргааны, хөдөлмөрийн гэр бүлийн зэрэг шүүхөө сонгоод цахимаар нэхэмжлээ гаргадаг. За та бүхний дэлгэцээр харж байгаа цахим хуудас бол чиглэлтэй дүүргийн шүүхийн сайт байна. За үүнээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэх нэхэмжил гаргах гэж байгаа бол за тухайн сонголтоо хийгээд орно. За ингээд үүнд 1 сарын хөдөлмөрийн үйлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлийн загварууд байна. За ингээд шүүхэд өргөдөл гаргасан этгээд буюу нэхэмжлэгч нь сөөхийн төлбөр гаргуулахаар шаардсан гэж бодоход дундын өмчтийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах гэснийг сонгоно. За энэ бол одоо ажиллаж байгаа сайт учраас татах гэсэн сонголттой байна. За үүнийг нэхэмжлэл гаргах гэсэн сонголт байна гэж бодоод дараад оръё. За ингээд нэхэмжлийн загвар маань гараад ирлээ. За шүүхийн цахим платформ бий болсноор энэхүү нэхэмжлийн загварыг шууд бөглөөд явах боломж бүрднэ гэж үзэж байгаа. За ингээд жишээ болгоод загвар дээр нэхэмжлээ бичиж. За хамгийн дээд хэсэгт шүүхийн нэр. За үүнд бол сая чиглэлтэй дүүргийн цахим хуудас руу орсон учраас чиглэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж бичлээ. За нэхэмжлийн шаардлагын дүн гэдэгт 3 сая 200 мянган төгрөг. За ингээд доошогоо сөөхийн төлбөр буюу дундын өмчлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон төлөгдөөгөө зардлыг гаргуулах гэсэн хэсгийг чагтлая. За хариуцагч нь орон сууцны өмчлөгч мөн хэсэг гэж байна. За үүнд бол тийм бол тийм, үгүй бол үгүй. За тийм гэсэн хэсгийг бөглөлөө. За сууц өмчлөгчийн орон сууц нь танаас өөхий харьяалал байдгүй. За тийм гэсэн сонголтыг хийгээд за ийм жишээгээр энэхүү нэхэмжлээ бөглөөд дуусна. За улмаар нэхэмжилттэй холбогдох цаасан нотлох баримтуудаа файл болгон хавсаргаад оруулж болно. За ингээд нэхэмжлэлт хамгийн сүүлд тоон гарын үсгээ зурна. За энэ бол жишээ учраас би та бүхэнд ойлгуулахын тулд өөрийн тоон гарын үсгийг ашиглан үзүүлж байна. E-токен төхөөрөмжийг ашиглан тоон гарын үсгийг зурдаг. За 8 орон бүхий пин кодыг орууллаа. За ямар компаниас олгосон тоон гарын үсэг вэ гэдгээс хамаарат тоон гарын үсгийн хэлбэр загвар бас өөр байдаг. За жишээ нь Монпас компаниас олгосон тоон гарын үсэг нь бол дөрвөлжин хэлбэртэй. За QR кодтой байх жишээтэй. За миний энэхүү гарын үсэг бол Tradium-G компаниас олгосон. За шүүхийн ерөнхий зөвлөлөөс надад өгсөн албаны хэрэгцээнд зориулагдсан албан тушаалын бүртгэлтэй ийм гарын үсэг байгаа. За ингээд тоон гарын үсгээр баталгаажууллаа гэсэн бичиг гарч ирж байна. Ок гэсэн товчийг дарлаа. За ингээд тухайн нэхэмжлэл нотлох баримтууд нь шүүхийн бүртгэлийн системээр дамжаад шүүгчд хуваарлагдана. За үүнээс цахим хавц тэргийн ихтэл бий болно гэсэн үг. Цаашдаа шүүгч захирамжаа гаргаад иргэний захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд тухайн хэргийн индекс бүхий цахим хавц тэрэг бий болж байна. Сая ярьсан сөөхийн нэхэмжилттэй хэргийн материал нэг иймэрхүү харагдах нэ. За мэдээж эхлээд нэхэмжлийн шаардлага харагдаж байна. За цаашлаад сөөхийн мэдэгдэл байгаа. За 3 сая 200 мянган төгрөгийг барагдуулна гэсэн мэдэгдэл байна. За мэдээж сууц өмчтэй холбооны гэрчилгээ. За төлбөрийн задаргаа нэхэмжлийн дүн дээр 3 сая 200 мянган төгрөг. За сууц өмчтэй холбооны удирдах зөвлөлийн тогтоол. За мөн дээр хэлсэнчлэн шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу гарсан баримтуудыг жишээлбэл файл болгоод хавсаргана гэдэг чинь энийг хийж байгаа. За ингээд болвол холбогдох ажилтнанд доор нь тоон гарын үсгээ зурсан байх жишээг бол та бүхэн харж байна. Тэг яг одоогийн байдлаар ашиглаж байгаа систем нь зөвхөн бүртгэлийн систем учраас шүүхийн тамгын газар талаасаа ямар хэрэг хэн гэдэг шүүгчд хуваарлагдсан эсэх. За шүүгч талаасаа өөрт нь ажиллагаанд байгаа хэргийн бүртгэл. За мөн ялгаагүй хэргийн оролцогч талаасаа бол тухайн хэргийн үйл явцтай холбоотой бүртгэл харагддаг. Тэгвэл ирээдүйд зөвхөн бүртгэл биш, сая харсан жишээгээр хавцад тэрэг бүхэлдээ шүүгчд
хэргийн оролцогчдод яг адилхан дээрх байдлаар харагдана. Орон зай цаг хугацаанаас үл хамааран хэргийн оролцогч хэргийн материалтайгаа танилцах, хариу тайлбараа гарган мэтгэлцэх тийм боломж бүрднэ гэсэн үг. За нөгөө талаар хэргийн оролцогч нь шүүхийн ажилтнаас өөрөө утсаар ярьж хэргийн үйл явцыг тодруулах биш, харин шүүхийн зүгээс мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хэргийн оролцогчдод цахим хаягаар нь гар утсаар нь тухай бүрдэн цаг алдалгүй мэдээлэл, нотификейшн хүргэх зэрэг ийм боломж бүрднэ гэж үзэж байгаа. За тэгвэл хавцас тэрэг цахим болсноор шүүгчийн арга барил мэдээж өөрчлөгдөнө. За эдгээр нь шин зүйл учраас эхний ээлжинд бэрхшээл байхыг бол үгүйсэхгүй. Эцсийн дүндээ хэрэг бүрэн цахим болсноор хэргийн оролцогчийн цаг хугацаа зардлыг хэмнэхээс гадна шүүгчийн ажил хөнгөвчлөгдөх ёстой. Тэгэхээр одоо бид цаасан хавцас тэрэг дээр ажиллахдаа цаасан дээр гараараа улаан, ногоон, цэнхэр өнгийн тодруулагчаар тэмдэглэл хийдэг шүү дээ. Тэгвэл иргэдээс цахимаар гаргасан нэхэмжил бүхий хэрэгт төвөр хийхээс эхлээд бүх зүйлээ компьютер дээр хийх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгараад ирсэн байна. Цахим хавцас тэрэг дээр ажиллахад дэлгэцэн дээр харагдаж байгаа шиг хэргийн төвөр, шүүх хуралдааны зар, шүүгчийн тэмдэглэл, ажлын төлөвлөгөөгөө одоо хөтлөх ухаанлыг гэх мэт олон зүйлийг програм хангамжаар шийдэж өгнө гэж найдаж байгаа. Цаашлаад шүүгч шийдвэрээ гаргахад нь туслах онлайн ном сурах бичгүүдийн хайлт хийх, ижил төрлийн маргааныг хянан шийдвэрлсэн шүүхийн практикийг судлах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг ур чадвараа нэмэгдүүлэхэд нь ирээдүйд хийгдэх програм хангамж ихээхэн тусуулах байхаа. Бид цаасны хэрэглээтэй дадал зуршлаа халах цаг болвол ирчээд байгаа. За дахин хэлэхэд эдгээр сая миний үзүүлсэн шүүхийн веб хуудас, цахим хавцас тэрэг зэрэг нь бол зөвхөн жишээ байсан маа гэдгийг та бүхэн маань анхаараарай. Гадаад улс орнуудын туршлагад одоо үндэслээд ер нь бид ирээдүйдээ иймэрхүү зүйлтэй нүүр тулах нь байна шүү гэдэг төсөөллийг л бий болгохыг зорьсон юм аа. За эцэст нь гарын үсгийн талаар товч мэдээлэл өгье. За гарын үсэг бол хүсэл зоригийн илэрхийлэл маш чухал. Тэгэхээр цахим гарын үсэг, тоон гарын үсэг гэдэг хоёр ойлголт байдаг. Цахим гарын үсгийг бол ерөнхий ойлголт гэж хэлж болно. Цахим гарын үсэг нь тоо, үсэг, тэмдэгт буюу пин код, хурууны хээ зэргийг агуулсан тэр өгөгдлийг хэлдэг. За бас нөгөө жишээ бол тоног төхөөрөмж ашиглаад гарын үсэг зурах. За үүний нэг тод жишээ бол нотрот дээр очиод электрон төхөөрөмж дээр гарын үсэг зурах ийм тохиолдол байдаг. Энэ бол цахим гарын үсэгт хамаардаг. За тэгвэл харин тоон гарын үсэг. Энэ бол илүү наривчлалтай мэдээллийн системд хүн хуулийн этгээдийг танин баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг бол ашиглана гэсэн үг. Тодорхойлбол тухайн хүн хуулийн этгээдийн мэдээллийг агуулсан, үүнийг криптографаар цаана шифрлсэн, үндэсний дата төвд бүртгэгдсэн, цахим бүртгэлийн системд холбогдсон байдал нь өөрөө тоон гарын үсэг гэсэн ийм ойлголтод бол хамаардаг. За тоон гарын үсгийг бол e-токен төхөөрөмжийн тусламжтайгаар зурдаг. Тэгэхээр e-токен төхөөрөмж гэхээр нэг том зүйл гэж бодож болохгүй. Ер нь яг иймэрхүү жижигхэн ийм флаш шиг зүйл байдаг. За үүнийг бол компьютертай хийгээд тухайн тоон гарын үсгийн аппликейшнийг ашиглаад ингээд тоон гарын үсгийг бол зурдаг. Өмнө үзүүлсэн хэргийн жишээн дээр бол та бүхэнд тоон гарын үсгийг яаж зурж байгааг талаар бол харуулсан байгаа. За ингээд энэ хүрээд энэхүү бичлэгээ өндөрлөе. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.